Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыгээр мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтанда хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон От мөндрийн алтан гишүүд хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV От мөндөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдрийн дугаараар Генсийн номд орсон алдарт амьтдын тухай дэлхийн нийтээрээ мэддэг хамгийн хамгаануудын тухай ярилцгаална. Студид хөтлөх цагт орно хоёр ажиллаж байна. Тримэнтэргээ. Тримэнт. Та ер нь Генсийн ном ер нь хэр уншдаг байсан бэ? Ер нь сонирхдаг уу? Номын болыг авч мавж үзээгүй. Гэхдээ маш их сонирхдаг нөгөө мэдээллүүдийг харахаар тэ маш сонин хачирхалтай, зарим нь бас байж боломгүй юмнуудаас орсон байдаг. Хомсоо ургуулсан гэж мэгээ тэ. Тэгээ манай 10 жилийн сургууль дээр нөгөө Генсийн номнууд ингээд дистаратаага байждаг байсан байхгүй. Тэнгүүд ингээд сонирхоод үзэнгүүд янз янзын хүмүүсийн одоо юм дэлхийн хамгийн урт хомсаа ургуулсан хүн өдргээл хичнээн метр үсээ хомсаа ургуулсан, хам үсээ ургуулсан ч гэдэм үү. Дэлхийн хамгийн өндөр хүн гээл янз янзын сонирхолтой юмнууд байдаг байсан. Тэрэн донд нь ингээд бас нэг хавчуулаас байдаг юм. Дэлхийн нөгөө хамгийн тийм одоо амьтдуудын тухай юмнууд. Генс рекордууд. Тэгээ голцон мэдээж нөгөө хүний гарт гаршуулсан нөгөө тэжээвэр амьтдууд л тэрэнд нь орж байгаа юм л да. Яг хуу заримдаа бол зэрлэг амьтдуудын тухай бас Генс рекордонд оролцсон байдаг. Гэхдээ тэр нь бол нөгөө Генс рекорд чинь голцон нөгөө хүнтэйгээ цуг байдаг болохоор нөгөө хүнд нь тэр одоо тэр Генсийн амжилтыг тогтоолоо шүү гэдэг тэр сертификатыг өгдөг болохоор голцоо ийм тэжээвэр амьтдад байт юм байлаа. За тэгээд шууд эхлэе. Дэлхийн хамгийн өндөр нохой Зүүс 111 см-ийн өндөртэй босоо зогсвол 2 м давна. За. Одоо 111 гэхээр таны биеийн одоо бараг Тэгээ манай хүүхд 110 л та харин би тэгээ бодоод ийм юм бэ тэгээд ийм асар том юм байна л та. Босох юм бол 2 м гарна гэдэг чи юу вэ? Ингээд дороос нь зогсчих юм бол бүр амар өндөр одоо сагсчин шиг болно гэсэн үг. За ер нь нэг шүтлэн шиг юм байна. Эзэн нь болохоор багаас нь одоо Зүүс нэртэй тийм Great Dane нохотой болохыг мөрөөддөг байсан юм байна. Түүний мөрөөдөл биелж дүүн ердөө 8-7 хоногтой гөлөг бэлгэлэхэд одоо эзэн маш их баярлж байсан. За эхэндээ тэр нохоо асар том биед баг зэрэг санаа зовж байсан ч гэсэн удалгүй Зүүст ингээд амар хайртай болсон. За Генсийн номонд одоо тэрийг бүртгэхдээ бид хэлэхдээ болохоор бид авснаасаа хойш тэр үргэлж том байсан. Бүр гөлөг байхдаач түүний сарвуу маш том. Ялангуяа одоо сарвуу маш том гэж хэлсэн. За Зүүсийн хооллолт ч гэсэн түүний хэмжээтэй дүүцхүүц өдөрт 12 аяга ийм том хэмжээний нохоо олоод идэв. За заримдаа шарсан өндөг тэгээ нохоон зориулсан тийм ботли стик гэсэн байлуу. Нохоон зориулсан тийм хатаасан мах идэх дуртай. За тэгэд хамгийн сонирхолтой нь хамгийн идэх дуртай амттан нь мөс. Нөгөө хөлдөөгчний мөс идэх дуртай. Ер нь ус ууж байгаатай дүүцхүүц тийм мөс ингээд долоох дуртай тийм юм байна. За тэгээд тухайн хотхондоо энэ бор саарл авраг нохой жинхэнэ од болж байсан. Эзэнтэйгээ цугаараа одоо ингээд дэлгүүр мэлгүүрт явдаг ч юм уу гадуур явхад хүмүүсийн анхаарлын төвд орно. Тэгээ хүмүүс хөвчлэн эн чинь одоо морь юм уу да унж болох уу имэйл байгаа юу гэдэргээд одоо тэгж асууж тоглодог. Тэгээ мэдээж хариулт нь бол үргэлж өггүй байна. За тэгээд Great Dane гэдэг энэ үйлдвэр нь өөрөө дундад зууны үеийн анч нохтоос гаралтай. Тэгээд угаасаа ч юм маш өндөр биетэй байдаг ийм үйлдвэр байгаа юм байна. Тэгээд энэ үйлдвэр нь том биетэй хэдий ч эрүүл мэндийн хувьд жоохон асуудал төртөмтгий. Тэгээд харьцангуй богино насалдаг ийм үйлдвэрийн нохой байдаг байна. Ер нь юм том амьтдыг тэгчих болохоор нэг орчин хэрэгтэй болчих юм билэ. Одоо жишээ нь бол гэрт байхааргүй л харагдаж байна те. За дараагийн амьтан бол дэлхийн хамгийн намхан нохой юм аа эсэргээрээ. За Чивава үйлдвэрийн Pearl одоо Совда гэдэг нэртэй нохой дэлхийн хамгийн намхан нохойгоор Генсийн одоо World Records бүртгэгдсэн байдаг. За тэрний өндөр нь болохоор 10 см. За тэгэхээр нэг иймэрхүү болчихж байгаа байхгүй те бараг нэг алхан дээр өндөр нь ийм л юм байна л. За тий. Урт нь 12 см, жин нь 550 г. Яг л ингэж л барихад л хангалттай нохой те. Тий одоо нэг кофений аягны өндөртөө одоо тэнцэхээр нэг иймэрхүү өндөртэй гэсэн үг. За гарын алхан дээр багтана.
Тэгээ түүний эзэн Венеса Сэмблер Перлиг бол одоо маш жижиггүй учраас заримдаа халаасандаа хийж авч явдаг. За гадуур гарахтаа өвчлэн гар дээрээ тэврэн ингэж авч явдаг. Гэхдээ ийм жижиг биетэй нохойг маш болгоомжтой одоо арчлах шаардлагатай байдаг. Учир нь одоо санамсаргуу унгаах юм уу, эсвэл дээр нь гიშгчих ч юм уу те. За одоо ийм энгийн зүйлс хүртэл эрсдэлтэй байж болдог. Би бас нөгөө хүн чинь бас заримдаа дайректаар сэргэлдэг ч юм уу ингээд сонор сэрэмж муутай үе гэж бас байна штэ их ядардаг ч юм уу тийм үедээ ингээд муурааны өдөр гიშгэ алдсан байх үү тэгээд нөгөө зулзуу бахт гэж боддог гэсэн. Энийг бол маш сайн ойлгож байна. Ийм жижиг бол бүр хэцүү байхгүй те. За Перл нь өмнө нь дэлхийн хамгийн жижиг нохой байсан. За Miracle Meal-ийн шууд удам бөгөөд за хамгийн жижиг нохтын гэрвлээс гаралтай гэдгээрээ онцлог. Энэ нь түүний генетик юм онцгой одоо жижиг байдлыг илтгэдэг байх нь. За тэр маш жижиг биетэй хэдэж зан ашны сэргээр одоо маш том боёо те ирч хүчтэй сэргэлэн тоглох дуртай. За Чивава үлтрийн нохтод нийтлэг байдаг шиг өөрөөсөө хэд дахин том нохоор хүртэл айхгүй хуцаж чаддаг. Ийм мундаг ерөөсөө. Жижиг юм л өдөөс хуцаад байх нь шүү. Нэслуулах нь дээ гэдэг. Нэг бодлын зөв үнэлж мэдэхгүй байгаа мó. За яах вэ? Генесийн дөрвийн дагуу нохон өндрийг одоо сарвны үзүүрээс нь толгойн орой хүртэл ингэж босоо байрлалт хэмждэг ийм хэмжилтийг маш нарийн одоо хийж баталгаажуулдаг. За Перлос өмнө бол 1945 онд Йоркшир тэрээр үйлдвэрийн нохой ердөө 7 см-ийн одоо өндрөөрөө 9.5 см урт хэмжээгээр дэлхийн хамгийн жижиг нохойгоороос бүртгэж байсан. За энэ рекорд өнөөдөр ч гэсэн гайхалтайд тооцогддог. Тийм ээ 7 см-ийн нохой гэхэр ч одоо юу вэ те? Жинхэнэ нэг наслуулахад бараг юу гэхэр нохой шүү дээ. Мууранд бариулах гэдэг байна. Нохой маань. Тэг чи ер нь ийм жижиг нохойтой болмоор санагдчихсэн үү? Би одоо яг нохотой бол хаски мас гэл гой санагдаад. Эсвэл добермен ч гэдэм юм уу. Тийм дандаа том нохонууд л сонирхдаг юм байна. Энэ Чивава төр болохоор надад энэтэй санагдаад байхгүй. Нэг жижигхэн юм амар чанга хуцаал годомж удамжаар ингэж явж хахад харьцангуй нохонууд чинь ингэж нэг өөдөөс хуцаад байдгүй шүү дээ. Ялангуяа тэжээр нохонууд. Чивава бол янзын хуцдаг шүү тийм ээ. Тэгснээр жижигхэн. Би ихтэй бас нэг харьцалтай болохоор хэцүү юм аа нохот ч. За хоёулаа адилхан юм байна. За дараагийн Гиннес рекорд тогтоосон нохой бол Tiger гэдэг нэртэй Black and Tan Coonhound үлдрийн нохой юм байна. 2004 онд Гиннес рекордод дэлхийн хамгийн урт чихтэй нохоогоор бүртгэгдсэн бөгөөд түүний баруун чих нь 34.2 см, зүүн чих нь 34.9 см урт. Байсан нь дунджаар 34 см-аас давсан гайхалтай үзүүлэлт. Нэг чих нь бол бараг 35 см хүрж ирсэн юм байна шүү дээ. За тэрээр 2004 оны 9-р сарын 29-нд Альпийн ёсоор рекордод тогтоосон бөгөөд энэ нь нохойн ертөнцид маш онцгой амжилт болсон юм аа. За тигрийн чих ийм урт байсан нь зүгээр нэг сонин шинж биш бөгөөд энэ Coonhound гэдэг ийм урт чихтэй төрлийн нохтод үнэрийг дагах чадварыг сайжруулах чухал үүрэгтэй. Одоо чихийг чинь зөвхөн сонсох үүрэгтэй гэж боддог бол энэ Coonhound нохойд бас үнэрлэх мэдрэхүйд нь тусалж эхэлдэг. За яаж вэ гэх юм бол тэр урт чих нь газар дэх үнэрийг шүүрдэн одоо хамарлуун чиглүүлж ан хийхэд илүү үр дүнтэй болгодог тийм онцлогтой. Одоо чих нь ингээл унжаа явж байхад тэр нөгөө агаарыг одоо чих чинь нөгөө агаараас дуу аваад ингээд барьж авах хэрэгтэй шээ. Тэнгүүд үндийг бас барьж аваад ингээд юурууга хамарлуугаа ингээд чиглүүлчихнэ гэсэн үг. Ийм сорхтон туслах. Одоо ингээд хамаад шүү дээ тэр агаарыг тий. За түүний чих алхах үед баг газар чүргэх шахан бол заримдаа бүр гიშгдэх эрсдэлтэй байсан тул эцэст нь нохоодоо онцгой анхаарал тавьж гэмтгээс байн хамгаалдаг байжээ. За тигрийн зам төрхийн хувьд бол маш тайван нөхөрсөг нохоо байсан бөгөөд хүмүүсийн анхаарлыг их татдаг. Олон арга хэмжээнд оролцож алдартай нохой болж байсан. Хүмүүс түүнийг хараад хамгийн түрүүнд мэдээж чихийг нь гайхаж зураг авахултыг хүсдэг. За одоо энэ гадаадын хүмүүс ч угаасаа нохоонд аягүй хайртай нохоог шиг эрхлүүлж болох юм болох уу гэж асуудаг. Тэнгүүд ийм нэг урт чихтэй онцгой нохоо гараад ирэх юм бол мэдээж од болох нь ойлгомжтой. За тэгээд энэ Black and Tan Coonhound үйлдвэр нь Америкийн нэгдсэн улсад ангийн нохой байдлаар хөгжсөн бөгөөд
энэ харахад бол нэг ангийн нохоо гэж хэлэхэргүй нохоо байхгүй. Харин хүүхдийн кинонууд дээр ан дээр ийм урчигтэй нохоо нэр яваад идэв. Яг саналаа шүү. Одоо энэ яг Америкт ангийн нохоо олгож хөгжүүлсэн нохоо бөгөөд ялангуяа шөнийн цагаар анги хийх чадвараараа алтартай. Үнэрлэгт мэдрэмж нь маш сайн, тэсвэр хатууж өндөртэй үлдэр байгаамаа. За Тигрийн рекорд зөвхөн нэг нохоо онцлог биш. Нохоон үйлдвэр хувьслын явцдаа тодорхой шин чанарууд жишээ нь урт чих ямар чухал үүрэгтэй байж болохыг харуулсан сонирхолтой жишээ болж үлдсэн байгаамаа. Би энэ нохоог ингээ усанд оруулсны дараа амьтад ингээ сэгсэрдэн штэ тий. Тэгэхээр ингээ хоёр чих нь ингээ сүйд болдог бах таа гэж боддог. Яг нөгөө хүүхдийн киноны анимашнаар төсөөлөд байна. Бараг чихийн ингээ маш иххэн л тий. Хоёр чихэндээ оймс үлгцсэн юм шиг хөөрхөн нохоо шүү. За. Одоо хамгийн урт сүлтэй нохооны тухай ярья. Coin нэртэй Irish Wolfhound үйлдвэрийн ийм нохоо байгаа. Тэгэд Гинсийн ном дэлхийн хамгийн урт сүлтэй нохоогоор бүртгэгдсэн. За түүний сүүл нь бол 76.8 см урт байсан. Гэдэг чи одоо баг ийм гэсэн юм тий. Ийм урт сүлтэй. За 1 м шахам одоо урттай. Дундаж нохойн биеийн хагасаас илүү хэмжээтэй. Тийм гайхалтай үзүүлсэн. За Coin бол маш том биетэй өндөр нохой байсан бөгөөд Irish Wolfhound үйлдвэрт бол өөрөө дэлхийн хамгийн өндөр нохооны үйлдвэрийн одоо нэг тооцогддог. За эртээр үед бол чон агнахад ашигладаг байсан. Чон агнадаг нохой гэж одоо тийм одоо бүр анч нохой, хүчтэй нохой байсан байна. За түүний урт сүүл нь зөвхөн рекорд тогтоохоос гадна тэнцвэр хадгалах, гүүх үе чиглэлээ удирдах, мөн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд чухал үүрэгтэй байдаг. За ялангуяа том нохтой сүүл нь одоо рүүл шиг ажиллаж хөдөлгөөнд нь тусалдаг. Одоо эдгээр чинь нөгөө хаашаа явахад баг сүүлээрээ заллаа явчихдаг гэж. Баярлахаараа сүүл нь ингээ контролгүй юм шиг савдсан шүү дээ бас тий. Тэгэхээр энэ том сүүлэн дээр бас жоохон асуудалтай. За гэхдээ ийм урт сүүлтэй байхын заримдаа нөгөө асуудал дагуулдаг. За баярлах үедээ одоо нөгөө ширээ мэрээ тий хажуутлын тавилга нураах ч юм уу эсвэл одоо хүмүүсийн хөлийг одоо саваад юм сүүлний цохилт өгөх нь бас илбэг. За энэ нэг том нохойн сүүл учраас нөгөө бидний бодж байгаа шиг тийм зөөлхөн бас биш нөгөө арай хүчтэй буух гад байна. Тэгээ санамсруугаар эзүүс унгаах юм тохиолдол их гардаг байсан гинэ. За ер нь бол одоо бас миний одоо ингээ харахад ирвэс чи одоо айгүй урцуултай амтэн тий тэрнэрхүү санагдаад байгаа. За Coin бол өөрөө хаа очиж их тайван элдэг зан ааштай. Одоо юм gentle giant буюу одоо зөөлөн авраг гэж нэрлэгдэх төрлийн нохой байсан. За хүмүүс ялангуяа хүүхдүүдтэй маш сайн ойлголцдог, найзалдаг. За энэ үйлдвэр нь өөрөө эртний Ирландийн соёлд одоо маш чухал байр суурь эзэлдэг. За язгууртнуудын нохоо гэж тооцогддог. Их гойлог гоё их нохоо байна л да ер нь. За бүр дайнд хүртэл ингэж ашиглагдж байсан түүхтэй одоо ирлэх одоо баатар жанжидын тий үүрэгтэй. Ялч сонирхолтой юм байна. Нохоонууд чинь дийлэнх нохоо бол ийм урт сүлгүй шүү дээ. Тэнгүүд энэ бол баг нөгөө муурын овгийн аятай. Тийм сүл хаваад байхгүй яалч сандаа ирвэс шиг харагдаад байгаа хөт. За одоо сүүлчийн нохоо. Тэгээд үргэлжлүүлээд өөр амьтдаас байгаа мэдээж. За Feather буюу хамгийн өндөр үсэрсэн нохоо. За Feather нэртэй Greyhound үйлдвэрийн нохоо нь Гинсийн рекордод дэлхийн хамгийн өндөр үсэрсэн нохоор бүртгэгдсэн бөгөөд тэрээр 191.7 см өндөр саадыг давж үсэрсэн нь бараг хүний өндрөөс давсан гайхалтай амжилт болсон юм аа. За 191.7 см. Хэд хоёулааг бол хангалттай хөнхөө үсрэл давчхаар тийм нохоо юм байна. Ямар. За энэ рекордыг тэр 2017 онд тогтоосон бөгөөд Greyhound үйлдвэрийн нохотын хурд, уян хатан байдал, булчингийн хүчийг төгс харуулсан жишээ болсон. За Greyhound нь дэлхийн хамгийн хурдан нохойн үйлдвэрийн нэг бөгөөд 70 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Тиймээс ийм өндөр үсрэлт хийхэд тохиромжтой биеийн бүтцтэй байдаг. За Feather-ийн үсрэлт нь зөвхөн өндөр биш, маш нарийн хяналттай яг тохирсон цагт хийгдсэн одоо хөдөлгөөн байж л тийм өндөрт үсэрнэ. За нохоо ийм өндөрт хүрэхийн тулд гүүж ирэх хурд, үсрэх өнцөг, булчингийн хүчийг төгс ослуулах одоо шаардлагатай. Одоо яаж ч өндөр үсэрдэг хүн байсан зөв техникгүй бол нэх өндөр үсэрч чадахгүйтэй адилхан. Яг нөгөө потенциалтай хүртэл өндөр үсэрч чадахгүйтэй адилхан. Манай энэ Feather гэдэг нохоо маш сайн өндөрт үсэрч сурсан байна. За түүний эзэн нохоог багаас нь дасгалжуулж бүр яг юм
саадтай гүйлтийн бэлтгэл эдрийгээд яалч хүн тамирчин болгох зорилгоор бэлдсэн юм байна. За тэгээ Федер нь маш ухаалаг, хурдан суралцдаг тийм сайн нохоо ажээ. За өмнөх нохот маань бол зүгээр л төрсөн биеэрээ генст багчжсэн бол тий. Энэ нохоо бол одоо өөрийн авьяас чадлаараа ингэж гарч ирсэн. Үнэхээр гайхалтай өндөр өсөрч байна. Ямар гоё мундаг юм бэ тий. За дараагийн амтан бол Стиви нэртэй Мэникүн үйлдвэрийн муур байгаад байгаамаа. За дэлхийн хамгийн урт муур одоо хэмээн бүртгэгдсэн. Мэникүн бол миний одоо жишээлбэл хамгийн дуртай юм муурны үйлдвэр байдаг. Ингээд арслан шиг юм шиг те. Ингээд одоо Мэникүний дуртай хүмүүсийн группуд байдаг л та. Тэгээд гадны хүмүүсийн яг ингээд зургийг авсан бол үнэхээр гой сүртэй байдаг. Гэхдээ жоохон том болохоор одоо нэг орчин жоохон гой том байшинтай болохоор ч юм уу ер нь авах юм хит толгийн бодолтой. За энэ муур болохоор урт хамраас сүүлийн үзүүр хүртэл одоо 123 сантиметрийн урт 123. За энэ нь бараг 1 метрээс давсан жижиг нохоотой дүүцгээс одоо ийм хэмжээний урт хүн бол бүр ингэ барьна гэсэн үг одоо тий. Буу ярьж байгаа юм шүү дээ. За Стиви болохоор Америкийн нэгдсэн улсад амьдарч байсан. За түүний эзэд түүнийг маш тайван, ээлдэг, хүмүүстэй ойр дотн харьцдаг муур гэж ярьдаг. Харахад ер нь нэг юм зэрлэг амтан шиг юм ууртаач байгаа юм шиг царайтай байдаг байхгүй юу? Гэтэл яг үүндээ маш юм хамгийн зөөлөн муурнуудын нэг. За тэр бүр имчилгээний одоо амтан болж эмнэлэг болон асрамжийн газруудаар очиж хүмүүсийг ингэж баярлуулдаг байсан. Ийм гой сүртэй том тэгээд ийм хөөрхөн муур ихээр гоё л доо. За түүний урт биеийн зөвхөн одоо харагдах байдлаасаа онцгой биш. Мэникүн үйлдвэрийн муурнууд ерөнхийдөө ийм том биетэй, өтгөн үстэй, урт сүлтэй байдаг. Хүүтэн уур амьсгалтаас дасан зохицсон үйлдвэр. Тэдний сүл нь бараг хүнжин шиг болж за унтахтаа биеэ ороож дулаацахтай ашигладаг. Стивигийн зааш нохоотой төстэй гэж хэлж болно. За тэр эзнээ дагаж явдаг хүмүүсийн анхаарал дуртай маш нийгэмсэн одоо муур байсан. Олон хүний хайрыг татах ийм шалтгаан болсон. За Мэникүн муурнуудыг Gentle Giant буюу одоо зөөлөн аваргууд гэж нэрлэгддэг. Тэд маш ухаалаг, амархан сурдаг. За зарим нь бүр ингэж хаалга онгойлгож өгч чаддаг. Одоо манай Монголд нөгөө нийтлэг байдаг одоо хамгийн харагддаг муурс нөгөө domestic cat гэдэг байгаа. Тэднэртэй энэ төр зан характерын хувьд бол бүр шал өөр амтэн шиг юм характертай байдаг. За дараагийнхаа амтныг ярихаас өмнө нэвтрүүлгийн хамтран ажиллагч мянган найз амтны төлөөр Kitchen Flavor-ыг танилцуулъя. За таны тэжээвэр амтанд зориулсан хамгийн эрүүл хамгийн амттай хоол мянган найз амтны дэлгүүр албан ёсны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендийн тэжээвэр амтны хоолыг оруулж ирж байгаа юм байна. За ихэнх амтны хоолнд өнгө, амт оруулагч, будагч бодис, мөн үр тариа ургамлын гаралтай уураг ихээр агуулгаддаг бол Kitchen Flavor нь үүнээс ялгаатайгаар жинхэнэ махан уураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ургамал, чихэрлэг төмс зэрэг байгалийн нүүрс усны их усрыг ашигладагаараа юм онцлог байгаамаа. За тэгээд энэ одоо Kitchen Flavor-ийнхаа бүтээгдэхүүнийг ашиглах юм бол таны тэжээвэр амтан маань ходоод гэдсэн цочрохгүй, дархлаан дэмжигдэнэ. Тэгээд үс, арьс, булчингийн хөгжилд нь бас тустай байд юм байна. За хүнээр бол ерөнхийдөө сувлын хоол айтай, тийм шимтгижэл сайтай эрүүл сонголт болж байгаамаа. За тэгээд сонголт гэсэн сонголтуудыг нь дурдах юм бол муурны гоо сайхны хоол гэж байна. Бөөр шээс замын урьдчилан сэргийлэх хоол гэж байна. Тэгээд нэг нас үсээр нь болно. Айл үйлдвэрийнх гэдгээс нь ангилсан юм янз янзын сонголтууд байгаа. За бүр ямар сайн да юм онцгой anthracite grill цуврал гээд амт ураг өндөртэй бүтээгдэхүүн хүртэл байгаа юм байна. За одоо баг юм гой тэжээвэр амтан генсийн номонд орчхоор амтантай бол яг ийм л хоолоор бордох хэрэгтэй шүү гэж. За тэгээд холбоо барихыг хүсвэл эсвэл хүргэлтээр авахыг хүсэх юм бол утасны дугаар нь 7749 тэг8 тэг8. Хоёр дахь дугаар нь 9305 тэг8 тэг8. Facebook хаяг нь Kitchen Flavor Mongolia. Энэ хөөрхөн тэжээвэр амттай маань нэрээ ингээд хүний хажууд байж өгөөрэй гэд бурхан явуулсан юм шиг маш хөөрхөн санагддаг шүү. За дараагийн рекорд тогтоосон амтан бол Peur нэртэй Perse үйлдвэрийн муур байгаа. За энэ хүн Peur гэдэг нэртэй муур нь болохоор дэлхийн хамгийн урт үстэй муур хэмээн бүртгэгдсэн бөгөөд түүний үсний урт нь 25 см орчим хүрч байсан нь муурны хувьд маш ховор гайхалтай хэмжээнд тооцогддог. За түүний өтгөн урт үс нь зөвхөн гоо сайхныхын хувьд биш маш их арчилгаа шаарддаг онцлогтой бөгөөд өдөр бүр санахгүй бол амархан орооцолддог, цанглаа үсгдэг тийм эрсдэлтэй байдаг байсан байна.
За сул тал нь ч гэсэн нэлээд их юм байна шүү дээ. За иймээс Порыг эзэн нь өдөр бүр үсээг нь арчилж цэвэр байлгахад их цаг зарцуулдаг байжээ. За Перс морнууд ерөнхийдөө тайван, дүлгөөн зан ааштай ихэнх цагийг амарч өнгөрөөдөг бөгөөд хүмүүсийн анхаарал иллэх мэлэх майжих тийм ер нь анхаарлыг аягүй хүсдэг. За тэгээ хааны шинжтэй муур гэж хочилт юм байна. За Порийн урт ус нь хүүтнээс хамгаалах үүрэгтэйж хит халуун орчинд амархан ядрах халууц хэрсэлтэй тул орчны температурыг нь бас байнгын хянжаах шаардлагатай байдаг. За Перс морны үйлдвэр нь олон зуун жилийн өмнөөс үржүүлэгдэж ирсэн дэлхийн хамгийн эртний үйлдвэрүүдийн нэг бөгөөд урт зөөлөн үстэй байдлаараа алдартай. Одоо ингээд үс мөсийг нь ноолж идэх дуртай хүмүүс. За манай мор байгаамаа. Persian cat ер нь бол яг гоёлын мор гэж ярьдаг. Тэгээд одоо нөгөө одоо манай морч генсийн энэ морны хажууд яг ер нь иймэрхүү урт үстэй. Тэгэд нөгөөдгийг ингээд самрахгүй бол орооцолтой жоохон арчилгаа шаарддаг. Ёстой нэг зүйл байлтай шүү. Бас уннаа. Ер нь тэгээд өөрөө бүрэн хэлж мөргөл яваад байгаагүй. Үгүй. Нөгөө бусад морнууд чинь ингээд үсээ ингээд бөөлж гаргаад идэв шүү дээ. Тийм ерөөсөө юу байхгүй. За дараагийнх нь дэлхийн хамгийн жижиг мор байгаа. Tinker гэдэг. Tinker Toy нэртэй. Одоо Himalayan cat үйлдвэрийн мор. За генсийн амжилтанд дэлхийн хамгийн жижиг мор хэмээн бүртгэгдсэн. За түүний өндөр 7 см орчим. Урт нь 19 хүрэхгүй, 19 см хүрэхгүй, жин нь 680 грамм байсан. За жирийн мууртай харьцуулахад хэд дахин одоо ийм жижиг хэмжээ байгаа. Ер нь муурныхын зулцах шиг ч юм уу те. За тэр 1990 онд Америкийн нэгдсэн улс төрсөн бөгөөд бүр насанд хүрсэн үедээ ч гэсэн одоо гөлөгшиг жижиг хэвээрсэн генетикийн маш ховор онцлогтой холбоотой гэж үзсэн. За Tinker Toy бол Blue Point өнгөтэй маш зөөлөн үстэй байсан бөгөөд гадна төрхөөрөө жирийн Himalayan муур шиг харагддагч хэмжээ нь бараг шин төрсөн юм зулцахтай адилхан ийм жижиг биетэй амьтдыг арчлахад ер нь нөгөө анхаарал шаардлагатай байдаг. Дарж алчих гад байдаг тий. Муурч нь хүнжил мүнжил доогуур инээ тэрэ орчин. Тэгэл бөксөөрөө пат хийгээл суувал яана. Тийм. Энэ бол одоо хүнжлнөөсөө гарч чадахгүй тийм л жижиг муур юм л тий. Тийм. Тэгээд хоёр тэгвэл нөгөө нэг том биетэй амьтад чинь том аягтай цай удаан хөрдөг шиг жижиг биетэй амьтад бол бас амархан бас даардаг. Тэгэхээр одоо эцэд бол маш боломжтой ингэж хандах усанд оруулсны дараа энтертэй. За Himalayan муур нь Persian cat болон Siam муурын одоо холимог үйлдвэр бөгөөд одоо Persian-ийн ийм урт өтгөн ус болон Siam-ийн одоо бас өнгөний нөгөө нэг онцлогийг ингэж харуулсан нэг ийм муур байгаамаа. Одоо хүний сонгон үржүүлсэн гэх юм уу та бас. Энэхтэй айгу хөөртөм жигнэс юм тоглоом шиг хөөрхөн муур нь тий. Хамгийн жижиг муу. Tinker Toy гэдэг. Угаасаа тоглоом гэдэг нэртэй юм байна л да. Тий. За, сүүлчийн муур Merlin хамгийн чанга одоо дуу аваа гаргадаг гэх юм уу? Мяулдаг, пөрлөдөг. Одоо пөрлөдөг гэдэг муур гэж яддаг хүмүүс юу гэж ярьд юм бол хүржигндэг гэж. Хүржигнэн мяулах нь болохоор мяв. Хамгийн чанга хүржигндэг муур байгаа. За, Merlin нэртэй муур нь генсийн дэлхийн одоо хамгийн чанга мяулдаг бас хүржигндэг муураар одоо тодорсон. За түүний энэ дуу авь нь 67.8 децибел хүрч байсан нь ердийн дуунаасаа бараг одоо ердийн хүний дуу авьяатай бараг ижил төвшөнд хүрэх үз хүчтэй сонсогддог онцгой юм аа. Амар юм байна. Тэгээ одоо хүн шиг чанга ярьдаг гэсэн. За Merlin нь Их Британд амьдардаг энгийн гэрийн муур байсан ч түүний одоо энэ хүржигнэг чимээ маш хүчтэй тул заримдаа телевизийн дуу хүртэл дарах хэмжээний чанга сонсогддог байжээ. Одоо ингээ хүмүүс телевиз үзэж хахад хажууд нь гэл хүрчгнээ байж ахна шүү дээ. Гоё юм байна. За эзэн түүний дууг одоо хэмжих үед тусгай төхөөрөмж одоо ашигласан бөгөөд албан ёсоор баталгаажуулах рекордыг ингэж тогтоосон байна. За түүний одоо энэ хүржигнэг чимээ муурны ер нь хүржигнэг чимээ ихэвчлэн 25-аас 30 децибелийн хооронд л байдаг юм байна. Гэх нэг зөөлөнд байдаг бол за Merlin-ийнх бараг 2 дахин чанга байсан нь маш юм ховор одоо дэлхийн рекорд болж байгаа юм байна. За муур хүржигнэлтэй одоо хийхдээ зөвхөн баярлаж байгаагаа илэрхийлдэггүй. Заримдаа энэ хүржигнэх нь одоо өвдөлт, стресстэй үедээ ч юм гаргадаг тийм дуу аваа байдаг. За энэ нь өөрийгөө тайвшруулах бас нэг юм хэлбэр гэж үздэг юм байна хүржигнэх нь. За мөн энэ хүржигнэхээ одоо хийх үед жижигэн 25-аас 130 Гц давтамжтай байдаг бөгөөд судалгаагаар энэ нь
хүний яс булчингийн нөхөн төлжилтөд эргэн үзүүлдэг байх боломжтой гэж үзэж байгаа байна. Одоо энийг илүү дэлгэрүүлж судалж байгаа маань. Тэгээ би энийг YouTube дээр ингээд сонсч харж ирсэн байхгүй. Тэнгүү зарим хүмүүс чинь бүр энэ муурны хүржигнэх чимээг сонсож бас тайвширд юм байна. Би байна. Тэгээд бүр энэ нөгөө YouTube дээр 24 цагийн турш явдаг юм одоо кафены одоо юм зөөлөн жайз хөгжим эдэргээл байдаг шүү дээ. Яг тэр шиг 24 цагийн турш муурны хүржигнэх чимээг сонсоод хүмүүс юм хийд юм байна. Энэ нь бас надад айгүй тийм шинэлэг сонирхолтой санагдлаа. Бурхан бидэн заяасан гэдэг түрүү хэлсэн шиг хүржигнэх тэр чимээ хүний ер нь тэр стрессийг айгүйх бууруулах яг тэр диспел дээр ингэж байдгийн байна л та. Тэгээд ер нь ингээ хажууд маань муур ирээд ихэвчлэн энэ нөгөө нэг юм хаппи байгаагаа ер нь их таатай байгаагаа тэгж нөгөө нэг хүржигнж бас илэрхийлдэг. Тэгээд тэр хүржигнэхийн сонсохоор айгүй гоё тайвширдаг байхгүй юу? Энэ дуу чанга байх нь бас гоё юм шиг санагдчихэв. Тий. За сонирхолтой мэдээлэлээ. За хамгийн урт настай газрын амьтны одоо Гинсийн номонд бүртгэгдсэн. За дэлхийн хамгийн урт настай газрын амьтан одоо бас амьд байгаа бөгөөд 190 орчим жил гэж тооцдог юм байна. Төрсөн он дээр нь жоохон бас тодорхойг байгаад байна тий. За 1830-аад оны үед төрсөн гэж үздэг. За тэгж бодох юм бол 196 настай юм байна. Тийм. Ойролцоогоор л юм байна. За дэлхий дээр бараг 200-ны турш амьдарч байгаа гэсэн үг болж таарч байна. Одоо 1830-аад он гэдэг чинь юу гэсэн ч үгүй те. Түр тий. За олон төрлийн үр үзсэн одоо ястмэлхий гэдэг шиг. За Jonathan энэ Сент Хелена арал дээр амьдардаг бөгөөд энэ аралд 1882 онд авчирсан тухай баримт нь бол байдаг. За тэр үед аль хэдийн нас бий гүйтсэн одоо ийм мэлхий ирж ижээ. За түүний амьдрал маш олон одоо түүхэн үйл явдлыг даван гарсан. Түүний төрснөөс хойш одоо дэлхийн 1-р дайн, 2-р дайн, бүр орчин үеийн технологийн хувьсгалууд те. Одоо ийм зүйлүүдийг хүртэл харж өнгөрөөсөн одоо хамгийн их мэдж байгаа амьтан байна. За өнөөдөр Jonathan одоо гэхдээ бараг одоо сохор болсон. Өнөрлөх чадвар нь буурсан. Гэхдээ маш сайн хоолой иддэг. Ялангуяа шинэ ногоо жимс идэх дуртай хэвээр байгаад байна. Тэгээд нойр хоолндоо сайн байхад болно доо гэдэг шиг. Түүний өдөр тутмын хоолнд лууван, өргөс тэмэх, алим зэрэг ингэж ордог. Ийм төрлийн авраг яст мэлхий маш удаан бодисын солилцоотой, тайван амьдралтай, юм идэхтэй хүртэл ингээд тайвуудаа. Тий. Ийм байдаг. За тэднийг маш урт наслахад нөлөөлдөг гэж үздэг. Тэгээ зүрхний цохилтноос ингээд удаан стресс багтаа орчинд амьдардаг нь одоо бас начлалтыг нэмэгдүүлдэг баха гэж бодож байна. За Jonathan ганцаараа амьдардаггүй. Энэ бас их гоё те. Ганцаараа гинэ газар болгоод байвал бас нэг гунигтай. За тэр арал дээр ингээ өөр яст мэлхийнүүдтэйгээ хамт амьдардаг. Тэдэнтэйгээ бас ингэж харилцаж наранд одоо бие ээж одоо ингэж хэвтэх их дуртай гинэ. Надад нөгөө удаан болох амьтнуудын хувьд тархин одоо бас адилхан болох байдаг, удаан байдаг болоо гэж бас гайхаад байдیں۔ Тархин ингээ хурдан юм бодоол амар ингээл хурдан нэрвтэж байгаа мөртлөө тэрийг гарах реакцны удаан байвал мангарч юм шиг тий. Тархин хурдан байсан бол энэ бүр амар бооринг болчихно амьдрал нь тий. Тэгэхээр бас тархин бас дагаал удаан байдаг байна. Yes. Тий, ер нь тэгж бодож байна. За тэгээд мэдээж 196 наслахын нууц нь одоо магадгүй лууван өргөс тэмх алин байж магадгүй юм. Лууван өргөс тэмх алимаа сайн эцгээрээ гэж юу. Тэгээ нөгөө өвсөн тэжээлтийг харахаар их бүдүүн бас байдаг шүү. Чи чинь юу лээ урт наслах гэсэн шүү. За яг бас тарганы хувьд гэж ярьдаг тий. За нэвтрүүлгийн хамтран ажилчийг танилцуулаад өргөжлүүлье. Од мөндрийн алтан гишүүд маань өнөөдрийн амтны нэвтрүүлэг маань явахад ивент тэтгэж ажиллаж байгаамаа. Тэгээ шинжлэх ухааны танин мэдгийн од мөндрийн сувгийн хамт олон манаас 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд одоо шинэ үйлрэл болгонд нөгөө 1050 хөтөлбөрөөр танилцуулаад одоо ийм нэвтрүүлэг явна гэдэг өдөр хоногоор нь заагаад ингээд эхэлдэг. За манай бүх нэвтрүүлгүүд бол YouTube дээр ямар нэгэн үн төлбөргүй одоо шууд үзэх монгол хэлээр одоо ойлгох хүн болгонд бол ингээд ордог. Гэхдээ манай алтан гишүүд бол бидний яг үйл ажиллагааг ингэж дэмжих сонирхолтой. За энэ бол одоо Монгол улс эх оронд маань одоо хэрэгтэй
танин мэдгүй шинжлэх ухааны ийм мэдээллүүдийг үр хойчтой ингэж те багчуудаа ирээдүйн хүүхдүүдэд бас ингэж зориулж байгаа. Ер нь хөгжөлтгөө хөгш настай хүмүүс ч гэсэн те. За тийм учраас дэмжиж байгаа энэ хүмүүс маань нэг алтан гişүүд гэдэг нэг хаалтай группт ороод одоо бүх нэвтрүүлгүүдийн маань лайваар үзээ, дээр нь комментоор одоо дуртай хөтлөгч нартайгаа харилцаад гэдэг юм уу. За нэмэх нь 4-р сарын 29-нд манай Од мөндрийн төрсөн өдөр болдог. Одоо 2 насны төрсөн өдөр бас том удахгүй болох гэж байна. За энд үн төлбөргүй оролцсноо. За Од мөндрийнхэн бас аялал зохион байгуулж байгаа. Одоо бүр хэддэх улс руу аялснаа мартаад энэ Од мөндрийнхэн маань. Тэгээд энэ аялал болгонд одоо 100,000 төгрөгийн хөнгөлттэй оролцох. За тэгээд одоо нэг асуулт хариултын тэмцээнд алтан гишүүдээс оролдог ч гэдэг юм уу. Ерөн зүгээр яг ямар нэгэн байдлаар л бид нэг хариу холбоотой те ийм байх гэдэг юм аа. Нэг community үсгэж явах юм аа. Яг үнэ. За тэгээд энэ 100,000 төгрөг шилжүүлснээр алтан гишүүн болдог. Тэгээд юун 100,000 төгрөг вэ гэхээр одоо нэг 1050 нэвтрүүлгээ ингээ хуваахаар нэг нэвтрүүлгийн 90 төгрөг гэж үзэх юм бол нийлээд ингээ 100,000 төгрөг байдгаа. Тэгэхээр та бүхэн бас дэмждэг ч гэсэн алтан гишүүн хараахан болж амжаагүй байвал 94,000 айбантай 41 гэрнэг тэг 4 518 гэсэн Од мөндөр танин мэдхэн сувг эзэмшигтэй данс руу 100,000 төгрөгийг шилжүүлэхээр манайхаас одоо маргааш нөгөөдрийн ч юм уу холбогдоод алтан гишүүн гэсэн групптэй оролцдог. За ингээд нэвтрүүлгийн маань ивент тэтгэж хамтарч ажилладаг алтан гишүүдтэй хайртай шүү. Баярлаа. За дараагийн амтан бол хамгийн хурдан яст мэлхий. За Берти нэртэй сулката яст мэлхий. За дэлхийн хамгийн хурдан яст мэлхийгээр бүртгэгдсэн бөгөөд тэрээр секундэд тэг 128 м хурдтай хөдөлж чадсан яст мэлхийд маш өндөр үзүүлэлт юм аа. За энэ рекордыг тэр 2014 онд Их Британь тогтоосон бөгөөд ихэнх хүмүүсийн боддог удаан яс мэлхийн ойлголтыг бүрэн өөрчилсөн сонирхолтой тохиолдулсан юм аа. За яс мэлхийн хурд нь ихэвчлэн секундэд тэг 105-аас тэг 11 м орчим байдаг бол Бертийн үүнээс 3 дахин илүү хурдтай байсан түүний онцгой байдлыг харуулж байгаа. Вау, усан болт. За тэг 128 м хурдтай гэхээр нэх амар хурдан биш юм шиг сонсож магадгүй ч гэсэн одоо ингээд яс мэлхийн хурдыг ингээд төсөөлөд үзэхэнгүүд тэндээсээ 3 дахин хурдан гэхээр одоо хүний одоо зөв энгийн алхалтыг 3 дахин хурдуулахаар ямар хурдан байх вэ? Яг тэр шиг маш хурдтай гэсэн үг. За Бертийн жижиг биетэй, идвэхтэй, маш тийм сэргэлэн яс мэлхий байсан бөгөөд бусад яс мэлхийг бодвол илүү хурдан хөдөлж орчноо тандах, судлах дуртай байжээ. За түүний ийм хурдтай байх шалтгаан нь зөвхөн төрөлхийн биш эрүүл идэвхтэй амьдралын хэм маяг зөв холлолт мөн хөдөлгөөн ихтэй орчинд өссөнтэй нь холбоотой гэж үздэг. За мөн сулката яс мэлхийн Африкийн хуурай бүсэд амьдардаг нэлээд том биетэй хүчрэх хөлтэй тул газар дээр тогтвортой харьцангуй хурдан хөдөлж чаддгаараа ийм онцлог байх нэ. Тархины хөгжлөнд дагаад хурдан байх нэ. Тийм байна. Тэгээ бас эрүүл амьдралын хэм маягтай байсан байна. Бас эвгүй яс мэлхийнүүд бас байдэн шүү. За Самсон нэртэй энэ Shire Horse үйлдвэрийн морь байна. За энэ бол дэлхийн хамгийн том морь гэж одоо Гинсийн номд бичигдсэн. За өндөр нь 219 см гинэ. Тэгэхээр ч одоо бүр ингээд бараг хүрх юм уу те тэгж нуруунд дээр гараа тавих гээд байгаа байхгүй. За жин ойролцоогоор 1500 кг байсан. За жирийн морьтой харьцуулахад бараг одоо 2 дахин том ийм хэмжээ гэсэн үг. 2 дахин том морь гэхээр одоо би 38 арц морийн гутал өмсдөг гэдэг чи 2 дахин том гэхээр 76 арц морийн гутал өмсөх гээд байгаа байхгүй тий. Тэ одоо хүншүүлээр үү тий. Тэгэхэр чинь бас байж боломгүй байгаа тий. За 1846 онд Англид төрсэн бөгөөд за тухайн үедээ Мамот арслан заан гэж одоо хослогддог байсан. Харахад ер нь жоох эвгүй тэ үнэхээр том байна. Тэгээ түүний авраг биетэй холбоотой. За Самсон газар тариалан хүнд ачаа чирэх юм зориултай ажлын морь байсан бөгөөд тухайн үеийн хамгийн хүчрхэг амьтдын нэг байжээ. За ер нь зүгээр л морь маань маш хүчтэй шүү дээ тий. Тэгэхэд бүр тий энэ морь бол үнэхээр хүчтэй. За
Энэ шаяр үйлдвэрийн морд нь дэлхийн хамгийн том адууны үйлдвэр тооцогддог бөгөөд маш хүчтэй, төсвөртэй. Гэхдээ 50 зан аштайгаар алдартай. За ялангуяа өмнө нь тэрэг чирэх газар боловсруулах ажилд одоо маш өргөн ашиглагддаг байсан юм байна. За Самсны хөл маш зузаан, туурай нь маш том байсан. Бөгөөд одоо нэг туурай гэхэд л ерөөсөө хүний толгойтой дүүцэх хэмжээтэй гэдэг ч удаас нэлээд том биш үү те. За гэж бүр ингэж онцгойлон тэмдэглэсэн байдаг. Толгой бицлэх юм байна л да. За түүний идэх хоолны хэмжээ ч гэсэн бас нэг биеийнхээ хэмжээгээр асар их өдөрт хэдэн 10 кг өвс үр тариа одоо ингэж иддэг байсан. Бас тэжээх гэж асуудал болох юм байна. Ийм том адууны зүрх булчин маш хүчтэй байх одоо шаардлагатай. За шаяр үйлдвэрийн морд асар их жинтэй ачааг одоо удаан хугацаанд ийм чирэх чадвартай ийм төсвөртэй гэдгээр ийм алдартай адуу юм байна. Тийм нөгөө машины хурд мурдаж одоо 300 морины хүчтэй мөчтэй тэргээл ярьдаг шүү дээ. Тэнгүүд магадгүй энэ тохиолдолд за энэ машины 300 морины хүчтэй машинтай л гэж бодлоо. Тэнгүүд минийх 30 морины хүчтэй гэдэг. Тэнгүүд ямар муу юм бэ гэнгүүт аль морь гэдгийг асуултаа. 30 самсны хүчтэй гэх юм бол амар хүчтэй морь болох нэ. Машин болохоор юм байна. Аватар киноны морь шиг л харагдаж. За дараагийнх нь дэлхийн хамгийн урт туулай. За Darius нэртэй Flemish Giant Rabbit үйлдвэрийн туулай нь дэлхийн хамгийн урт туулай хэмээн бүртгэгдсэн бөгөөд түүний урт нь хамраас сүүлний үзүр хүртэл 129 см хүрж байсан нь жижиг нохойтой дүүцгүүц маш ховор хэмжээ юм аа. За Darius нь Их Британд амьдардаг бөгөөд түүний эзэн туулайгаа онцгой арчилгаа зөв хололтоор өсгсөн ийм том хэмжээтэй болоход нөлөөлсөн гэж үздэг. За нөгөө хайрлах тусам улам томорсон гэх юм байна л да. За Flemish Giant үйлдвэр нь дэлхийн хамгийн том туулайн үйлдвэрүүдийн нэг бөгөөд анх ер нь бол мах арслын зориулалтаар үржүүлдэг байсан бөгөөд өнөө үед болохоор ихэвчлэн бүгдийг нөгөө тэжээвэр амьтны зориулалт болгож өөрчилсөн юм байна. За ийм том туулайнууд маш хурдан өсдөг бөгөөд зөв холлолт генетикийн нөлөөгөөр хэдхэн сарын дотор жирийн тулайнаас хавьгүй том болдог. За мөн Flemish Giant тулайнууд маш хүчтэй арын хөлтэй тул үсрэх чадвар нь хүртэл сайн хадгалагдсан байдаг. За гэхдээ ихэвчлэн тайван, удаан хөдөлгөөнтэй байдаг нь тэднийг бусад тулайнаас ялгаруулдаг. Одоо хэдийн ингээд үсрэх чадвар нь сайн ч гэсэн ийм том биетэй бүдүүн нөхөр чинь нэх амар үсрээд байхыг үзэхгүй бас жоохон залхуу талтай болчихдаг юм байна л да. Маш өрмөц мэтрэмж төрж явах юм туулайг харахаар ийм том туулайнууд ингээ явж байгаа. Уг нь том туулайнууд чинь ялч хөөг махны чиглэлээр бол их ашигладаг. Харин энэ нь болохоор ягаад ч нөгөө алдартай болоод ирэхээр илүү одоо тэжээвэр болгосон юм болов. Тэр нь бас сонирхолтой юм. Тий. Тэгээд хонж тэжээдэг хүмүүс байдаг л дөө. Ер нь тэжээвэр болгоцсон тий. Нөгөө махны чиглэлээр ашигладаг шиг. За дэлхийн хамгийн жижиг үхрийг та бүхэн маань хэр зэрэг биетэй гэж бодож байна. За Reni нэртэй Botanis Cove төрлийн одоо ийм үхэр генсийн аврах дэлхийн хамгийн жижиг үхэр хэмээн бүртгэгдсэн. За өндөр нь 51 см орчим. Одоо жирийн үхрний өвдгнөөс ер нь бол намхан гэдэг чинь тий. Бүр өвдгнөөс намхан гэхэр чинь нэг төрлийн амтан гэхэд айгүй хэцүү болчихж байгаа. За Reni бол Бангладеш улсад амьдардаг. За түүнийг харахаар олон хүн ингэж очдог. Жинхэнэ одоо амьд гайхамшиг болсон амтан. За түүний жижиг хэмжээ нь генетикийн юм онцгой өөрчлөлттэй холбоотой гэж үздэг бөгөөд насан турш нь гэсэн одоо юм тугал шиг харагддаг. За надад бол энэ бол үнэхээр одоо яг юм маш сонирхолтой санагдаж байна те. Нохоо муур бол яг бас ойлгож болоод ирсэн. Үхэр юм жижиг байсан чинь бол маш сонирн байна. Очиж тэ харахгүй байхын аргагүй юм байна. За тэр ердөө 26 кг жинтэй 5 настай хүүхчиг жинтэй л юм байна. Жирийн үхрийн жингээс хэд дахин бага. За бараг юм том нохойтой ойролцоо хэмжээ гэсэн ч одоо бас одоо нөгөө биеийн хэмжээ хэд жижиг юм уу том байхаар нэг хэв маяг нь эрүүл мэндийн хувьд жоох асуудалтай байх магадлал өндөр болдог. Гэтэл энэ үхрийн хувьд бол одоо маш хэвийн идэж ууж одоо бусад үхртэйгээ адилхан амьдралтай байсан. За одоо адилхан мөөрн тийм ээ. За Reni бол маш тайван, номхон зантай
хүмүүсээс айдаггүй байсан болохоор олон хүн ойртож ингээд зураг авах боломжтой байсан. За түүнийг үзэхээр өдөрт олон зуун хүн одоо ирдэг байсан ийм алдартай өхөр байжээ. Жижиг биетэй амьтдын бодисын солилцоо хвшлэн одоо хурдан явагдагч. Райныгийн хувьд бол одоо хэвийн доктортой байсан түүнийг эрүүл амьдрахад нь нөлөөлсөн гэж үздэг юм байна. Энэ миний бодлоор л өнөөдөр ярьж байгаа бүх амьтдуудын өмнөөс хамгийн алдартай нь Райны баха. Яагаад гэвэл энэ чинь нөгөө Бангладеш өдр чинь үхэр мөхрөө энэтхэг одоо тэр авийн чинь шашнаасаа үүдээд үхэр мөхрөө шүтээд явчихдаг шүү. Тэнгүүд чи юм бүр юм гаж үхэр гараад ирэхээр бүр жинхэнэ нөгөө бурхан нь буугаад ирлээ гэдэг шиг юм болцсон баг. Үгүй энэ бүр яара Ямааны хуяас доогуур шүү дээ. Энд чи одоо бүр тий Мэникүн муур шиг байгаа байхгүй юу? Муур шиг үхэргээ бодтоо тэгээ мөөрөөд ийн гэж бодохоор тэгээ яалтчгүй энэ авийнхандаа бол жинхэнэ од байсан баха. Жинхэнэ жуулчдын анхаарлыг татдаг баг соёлын өвөг юм нэр тий. Харин тий. За дараагийн амтан бол Pratibha нэртэй тэмээ харуул Гиннесийн рекордонд хамгийн том өндөг гаргасан шуугаар бүртгэгдсэн бөгөөд түүний гаргасан өндөг нь 589 кг жинтэй. За бараг 2.6 кг жинтэй байсан юм байна. За энэ рекорд нь 2008 онд бүртгэгдсэн бөгөөд өндөгний хэмжээнд бараг 24 дахианы өндөгтэй дүүцхүүц байсан үнэхээр гайхалтай үзүүлэлт болсон. За тэмээ харуулын өндөг ерөнхийдөө угаасаа дэлхийн хамгийн том өндөгт тооцогддог шувууны дундаасаа. За харин Pratibha-гийн гаргасан өндөг нь тэрнээсээ ч том байсан юм онцлог болж байгаа. За сонирхолтой тэмээ харуулын өндөгний хальс нь маш зузаан бат бөх байдаг бөгөөд хүний жинг даахуйц хэмжээний гэж ярьдаг. За зарим тохиолдолд хүмүүс өндгөн дээр нь гараад зогссон ч одоо хагардгүй тийм хатуу өндөг байдаг байна. За мөн энэ тэмээ харуулын өндгийг бол дэлгүүрүүдэд одоо зарим улсуудад бол зардаг. Тэмээ харуул одоо үржүүлдэг тэжээдэг газар бол зардаг. За тэгээд энэ өндгийг ингээд нэг өндгийг одоо ингэж шарахад ч байт юм уу? Буцлахад 40-оос 50 минут шаардлагатай байдаг нь дахианы өндөгнөөс хэд дахин удаан хугацаа юм аа. За 24 дахианы өндөгтэй дүүцгүүч тийм том өндөг энэ шоу маань гаргаж дэлхийн рекордод тогтоосон байна. Итнэ гэж бас төсөөлөх жоохон бэрхгүй шүү. За хамгийн олон үг мэддэг тот бас шалгарсан байна. Одоо эн чинь бүрийг шалгуулад үгээ тоолуулсан байна шүү дээ, тий. Пак гэд нэртэй. Гэхдээ пи үсгэр ихэлсэн. За энэ жоохон хэцүү. Баажригар буюу одоо жижиг тот дэлхийн хамгийн одоо олон үг мэддэг шуугаар бүртгэгдсэн. За ойролцоогоор 1700 үг сурсан амьтдын дундах хэл ярианы чадрын гайхалтай жишээ болсон. Одоо ийм байна. За Пак нь бол Америк нэгдсэн улсад амьдарч байсан бөгөөд түүний эцэд нь өдөр тутам ярилцаж шинэ үг зааж өгдөг байсан. Ийм өргөн үгийн сантай болоход нь нөлөөлсөн гэж үздэг. Нүг хүүхдээ гэрийн даалгавар хийдэг шиг л ер нь нэлээд бас яг чухалчилж үзсэн юм шиг байна те. Тэрнээсгүй бол бас боломжгүй л санагдахаар за тэр зөвхөн үг давтаж хэлэх биш заримдаа одоо нөхцөл байдал тохируулаад ингээ ярьж байгаа юм шиг бас хүмүүст ингэж мэдрэмжийг өгдөг байсан. Яг гараа явахт нь баяртай ороод ирэхэд нь сайн уу ч гэдэг юм уу те. За энэ тотол ерөнхийдөө маш ухаалаг, нийгэмсэн, дуу аваа дуурайх чадвар өндөртэй шувуу. За жижиг хэмжээтэй ч гэсэн сурах чадвар нь бол том тоттой ингэж дүүцхэж байсан. За ер нь одоо жишээлбэл гадаад хэл сурахад ч юм уу. За хятад хэлэн дээр 1700 хаанз мэдчихээн гэж зүгээр бодъё л да тий. Тэгэхэд бол HSK 4-ийн одоо ийм хэмжээний мэдлэг байхгүй юу тий. HSK 6 хүртэл байдаг. Тэгэхээр 4-ийн хэмжээний мэдлэг. За яг зүгээр яг тоглоом маягаар жишээ авсан шүү. За ихэнх тот бол ер нь 100-аас 200 үг л ингэж сурах чадвартай байдаг. Тэгэхээр 100-аас 200 бол 1700-тай харьцуулахын аргагүй ийм одоо оюуны потенциалыг энэ шоу манд гаргасан байна. За одоо тот бол хүний дууг яг ойлгож бас ярьдаггүй давтамж аваа хэмнэлийг маш сайн дуурайж чаддаг. За зарим тохиолдолд бол эснийхээ хоолой хүртэл яг ингэж адилхан дуурайдаг. За Пакийн рекорд нь одоо амьтдын оюуны чадвар ямар өндөр түвшинд бас хүрч болохыг харуулсан жижиг биетэй ч одоо том тархитай гэдгийн тод жишээ болсон гайхалтай шоу байна. Тийм хүмүүс чинь бид нөгөө том тархитай байх тусмаа одоо тархины хэмжээ том байх тусмаа илүү ухаантай гэж бодоод байдаг шүү дээ. Тэгтэл шувууны хувьд бол тийм жижигхэн шувуунууд чинь жижигхэн тархитай байж таараа тэгсэн мөртлөө айгүй ухаантай байж болоод байдаг. Тэгэхээр яг
том тарихтай байлаа гэд илүү ухаантай гэсэн үг бас яг шууд бол биш байдаг. Энэ тэрийг нь болохоор шувуунууд дээр ялангуяа харж болдог. Тэгээд тотнуудын хувьд ч байна уу, ер нь шувуунууд айгүй тийм дуу авиг маш сайн чихээрээ барьж авдаг. Одоо бидний сонсож байгаа юмыг бол маш тийм бид нар бол шуудын хажууд маш нэгтаршил багтаагаар сонсдог. Ерөөсө дуу авиг сайн барьж авч чаддаггүй. Одоо гадаад дуурж байгаа энэ бор шувуунуудын живжив гэдэг бол бидний хувьд бол нэг хэдхэн секундын живжив гээл жиргэл өнгөрч байгаа юм байтал шувуунуудынхаа сонсголын хувьд бол бүр 1 секундын живжив 10 секундын өгүүлбэр өдр байх боломжтой байдаг. Тэрийг нь бид нар л зүгээр барьж авч сонсохгүй байгаа. Тэнгүүд бидний одоо энэ ярьж байгаа үг авиануудыг ч эднэр маш нарийн детальтай сонсож байгаа болохоор нэгээ сайн боловсруулж чаддаг нөхдүүд одоо чиний тотнуудын хувьд үг сурах боломжууд байгаа тийм ээ. За энэ пак бол за дийлэнх тотнууд бол нэм 100-аас 200 үг сурах чадвартай байд юм байна. Тэгтэл пак бол 1700 үг сурахсаар яалчгүй амар гайхамшигтай рекорд бол мөн байна. Тэгээд нөгөө пакийг ирсэн чинь бас Алекс маань гомдох үедээ гэдэг шиг нөгөө Алекс дотор шууд санаанд орж ирсэн. Нөгөө яг өөрөө нас барахынхаа өмнө эзэндээ you be good I love you гэд тэрийг яг нөгөө өгүүлбэр болгож холбож хэлчихсэн нь бол бас яг одоо сүүлчийн үг нь ч биш таардаг тий. Сүүлчийн үг нь you be good одоо сайн сууж байгаарэ хайртай шүү гэж хэлээд нас орсон одоо энэ амьтдын гайхамшигыг бол дахин сануулж тодтох хэмжээний тийм гайхалтай үйл болж ирсэн байна. За нэмж хэлэхэд нөгөө хүний генийг нөгөө нэг анх тоолоход за нэг 100,000 200 ч юм уу ер нь бол ингээ маш өндрөөр нөгөө төсөөлж исэн чинь хүний генийг 2003 онд 21,000 юм байна. Ерөөг 21,000 юм байна гэсэн чинь зарим амьтдаас ингэж нөгөө нэг баах болж таарсан. Уг нь одоо бодохдоо нөгөө илүү ухаалаг болохоор илүү одоо бус амьтнаас байх болов гэж таамаглаж исэн. Гэтэл одоо үүн дээрээс юу харагддаг вэ гэхээр нөгөө нэг өгөгдөл нь бас тийм ч чухал биш. Хэрхэн уялдаа холбоотой, хэрхэн ажиллагаа нь одоо илүү чухал юм байна гэдэг тий. Тэрэн шиг одоо энэ тотны биеийн хэмжээ юутэй. За өнөөдрийн дугаараар бид дэлхийн хамгийн сонио, хамгийн хачирхалтай, бас хамгийн гайхалтай дэлхийн Гиннесийн рекордонд одоо бүтгэгдсэн амьтдын талаар ярилцлаа. За хамгийн өндөр нохой, хамгийн жижиг муур, хамгийн урт чигтэй, хамгийн хурдан яс мэлхий гэд байгаллын үнэхээр бидний төсөөлсөс маш илүү юм төсөөлшгүйс юм сонирхолтой байдаг гэдгийг дахин ингээд харуулж байна амтны ертөнцийн зурлаараа. За эдгээр амьтад бол зүгээр ч нэг рекорд биш. Байгалийн олон янз байдал, хөвслийн гайхамшиг, амьдрал ямар олон хэлбэртэй байгааг биднэрт ингээд дахин сануулж байгаамаа. За магадгүй дараагийн рекорд тогтоох амьтдын нэг нь яг одоо хаа нэгтэй амьдраад ингээд дэлхийн Гиннес рекордод бүртгүүлэх гээд байж байгаач байх. Харин Гиннес рекордоос тустаагаар дэлхийн хамгийн амьтдууд бол бас энэ тэнүүгээр явж л байгаа шүү. Тэрийг одоос магадгүй дараагийн дугаараараа ярьж болох юм аа. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллаж хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь 1000 найз амьтны дэлгүүр болон Од мөндрийн алтан гишүүд ивент итгэж хамтарч ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэс толгойноор та бүхэндээ хүрлээ. За студид хөтлөх цагт орно хоёр ажиллалаа. Дараагийнхаа дугаараар уулзъя. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.